энэ хуулийн өөрчлөлтөнд бол үндсэн хоёр гол агуулгал өөрчлөгдөж байгаа. Одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 0-1 наснда эндсэн хүүхдүүд одонгийн хүүхдийн тоонд орохгүй байгаа. За мөн алдарт эхийн одон авахын тулд ээжүүдийн одоо хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгээ үндсэндээ энэ хуулийн зохицуулалтаас энэ хоёр залтыг л авч байгаа юм. Монгол улсын иргэн болж бүртгэгдээд улсын бүртгэлийн дугаар авсан л бол төрсөн тооцож энэ одоо 4 хүүхэд төрүүлсэн 6 хүүхэд төрүүлсэн эхийн болцол хангасанд тооцож яваа. Энэ бол өөрөө нэгдүгээрт хүний эрхийн зөрчлийг арилгаж байгаа асуудал. Эхчүүдийн хөдөлмөрийг одоо зөв тэгш шударга үнэлэх зарчмын асуудал. Мөн хүүхдийн эрхийн асуудал давхар явагдаж байгаа. Монгол улсын эрхэм дээд баялаг эх орны эзэд хөгжил дэвшлиг бүтээгчд нь бол монгол хүмүүс байдаг. Төрөлтийн төвшин, хүн амын насны бүтэц, нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийн хамаарал зэрэг биднээс бодлогын шин шийдэл уян хатан ухаалаг зохицуултыг шаардж байгаа. Хүүхдийг зөвхөн хүн одон авах гэж эсвэл урамшуулах гэж төрүүлдэг те хүүхдийг өсгөж хүмүүжүүлж нийгэмдээ хариуцлагатай иргэнийг бий болох гэж өөр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа. Гэтэл төрөл буураад байгаа шалтгаан нь нийгэм эдийн засгийн өвчин зүйл байгаа. За ер нь энэ сүүлийн жилүүдээр тоог та бүхэн бас харуул тамрагдсан тоог энэ за нэрэн тусламж үйлчилгээний одоо яг ингээд хотхон нийт ядуу бүлэг тамрагд. Зөвхөн энэ олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хууль гэхээс илүү ер нь Монгол улсын хүн ам зүйн бодлого ямар түвшинд яваа юм? Хүн амын өсөлт ямар байгаа юм? Ямар хугацаанд бид энэ өсөлтийн хурд коэффициентээ хадгалж явж чадахгүй бол ирээдүйд бид нарыг ямар нөхцөл байдал хүлээж байгаа юм? Төрөлтийн нийлбэр коэффициент өнөөдөр 2025 оны судалгаа 2.1 болж буурсан гэдэг энэ статистик танилцуулж. Тэгэхээр энэ үзүүлэлтэнд бид нар онцгой анхаарч гэр бүлийг дэмжих хуулийн зохицуулалт, бусад татварын хууль, нийгмийн даатгалын хууль, энэ орон сууцчлалтын асуудлаа гэр бүлийнхаа асуудалтай уялдуулж, суур үндсэн ойлголт нь гэр бүлийг дэмжих асуудал бүх бодлогын суурьт байх ёстой гэдгийг л гаргаж тавьж байгаагаар онцлог байна.